Сайн байна уу найзуудаа? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ подкастын шинэ дугаарыг эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийнхээ зочныг танилцуулахад маш их таатай байна. Миний дотны найз, миний хүндэлж явдаг уран бүтээлч, найз маань урилгыг хүлээж аваад урлан бүтээхийн урд байрлах Намаз ресторанд бит хоёр сайхан аяг цаагунга яриа өрнүүлэхээ сууж байна. За, буйнада миний урилгыг авсан маш их баярлалаа. Өөрсөнд баярлалаа найз. За тэгээд би үзэгчний Facebook, сошиалын найзуудтай бас уулзуулна гэд дээр амласан байсан. Тэгээд буйнаа минь бас чухал ажилтай тул бас зав зайг нь харж байгаа л нэвтрүүлгээ хийж байгаа шүү. За тэгээд өнөөдөр буйнаага би бол одоо мэдээж хэрэг би гол төлөв та бүхэнд сануулж исэн урлагийн соёл урлагийг тойрсон ийм найз нөхдийг за танилуудаа оруулж байгаа. Тэгээд өнөөдөр зураач, за тэгээд мэдээж хэрэг хөгжимчин, дуучин гэдэг үуч талаас нь бас та бүхэнтэйгээ уулзуулж байгаа шүү. Би яг нэг хэлэхэд бол буйнаг бол одоо 2 жилийн өмнө хахад нэг үзэсгэлэн гаргагдчихсан. Жилийн өмнө 2 жилийн өмнө тий. Яг тэрнээс өмнө би чамд зураг зурдаг байсан гэдэг огт мэдээгүй байсан. Тийм байна. Тэгээд би одоо энэ буйнаа одоо гитар тоглоод, хөгжим тоглоод, дуулаад айгүй гоё явд юм болоо л гэж бодож ирсэн чинь амар зураач. Тэгээд ер нь зураач төрслөгийн хэдэн онд төгссөн юм бэ? За одоо би чинь 73 оны хүн тэгэл 8 дугаар анги төгсөөд орсон гэхээр одоо яг санахгүй нь ямар ч байсан тэгэл 81 82 ямар ч уйларч мөлрээгүй тэгэл төгссөн. Тэгэл дараа нь тэгээд төрслөгт 3 жил, коллежид 2 жил, 5 жил сурсан. 5 жил сурсан. Яг юуны анги байсан? Би чинь анх орохдоо бол Ардын Сарууч Амгалан гэдэг хүний, мундаг хүний Монгол зургийн ангид орж илаа. Тэгээ 3 жилээ төгсөөд дараа нь урлагийн гавь зэтгэлтэн оюун чимэг гэж хүний ангид шавар ороод одоо график ангид төгссөн дөө. График анги. Тэгэл тэнд оюун агч чинь усан бодог зурдаг гэсэн болохоор аквареллэр. Тэгэл нөхөр нь даавалдах шүү дээ. Тэгэл тэд чинь нөгөө юунд суугаал ангид суугаал ингээл сайхан зурч нүцгэн натур тавьчихин. За тэгэл юм ярьж марж ингэж гэхгүй зүгээр ингээл бүгдээрээ хамт зураал зурсан дээр нэрэл ярьцдаг байхгүй. Одоо энийг тэгдэг. Өмнө мундаг сургалт байж байна. Одоо энэ зургаараа тэрнээс хойш тэгээд итгэвтэй явсан юм уу, яваагүй юм уу? Яваагүй, яг чамааг мэд хүртэл тэрс зураг болохоор чи яаж мэдгүй. Тэр нь бол арахгүй байхгүй. Хэрвээ итгэвтэйс бол бас мэдчихлээ. Тийм мэдчих байлгүй дээ бодвол тэгэхээр чи одоо тэгээд нөгөө коронавигоор болж нөгөө тэгээд нөгөө гэртээ хоригдохор чинь юу ч хийх юм байхгүй болоо зураг зурж эхлэхгүй. Бас тэгэхээр энэ ковид чи бас айгүй хүмүүсийг нээсэн гэдэг бас. Гэртээ хүмүүс чи айгүй гэр орны ажил хийсэн. За орхигдсон хоббинуудаа сэргээсэн. Гэр бүлтэйг ойр болсон гэдэг. Амьд харьцаанд орцсон тий. Тэгээд чамд бас тэр талаараа бас нөлөөлсөн байх шүү. Нөлөөлсөн. Тэгээ энэ зураг ингээд дүрслэгийг төгсөөд за одоо яадаг гэж гитар хаанаас гараад ирв? Гитар ч яг уу ер нь бол тий бүр багтаа л нөгөө миний талигаж авсан ах маань одоо энэ гитар чинь энх бол хоёр байна шүү дээ, воко. За тий. Тэр хоёр чинь нэг хамтлаг гэдэг. Тэгэл хар багаас миний хажууд л тоглоол би тэгэл яагаад чинь сурцсан байхгүй. Одоо дүрслэгт байхдаа би ер нь дэр дуу хуурчин болно гэж ер нь хизээш бодчихоогүй, би зураач болно, баримлчин болно гэж бодож байснаас ерөөсөө тийм огт тийм бодол байхгүй, тийм хөрл тоглолтог нэг ингэдэг нэг хобби сонирхол маягаар тий. Тий одоо баг хобби ч биш зүгээр л сурцсан байсан. Хажууд ингэдэг нөгөө нэг тэр хоёр чинь тоглолцоор байгаад тэгэл тийм л хөгжмийн орчинд өссөн болохоор. Тэгээд хизээ ингэж хамтлаг, уран бүтээл, гүнзгий ингэж орохоор болсон юм би. Тэр чинь одоо нэг бас л нэг өсвөрийн насны хүүхдүүд ингээл хамтлаг байгуулаад тоглоал барайл ингээл нэг оролдлогууд хийдэж штэ. Тэр замналаар бас явсан уу? Тэгсэн. Тэгтээ нөгөө тэр үед чинь бидний үе чинь бүгдээрээ нөгөө карата сонирхолтой байсан шүү дээ. Видео кино үздэг. Мөн тэр хөгжим тоглох тэр ер нь амарч хамаах. Тэгээд нэг найзуудтайгаа нийлээл нөгөө карата-маратагийн секц гэл тэр үчиг яадаг байсан шүү дээ. Тэгэл тийм сураал сүулт нь нөгөө одоо энэ
гимнастикийн зал байдаг шүү дээ. Одоо манайд л ганц үүдэг спортын туурны артл цааш. За тий. Тэнд гимнастик явал нөгөө сайлтмалт хэрэгэл нэг амар л одоо Джеки Чан шиг кино хийх гэдэг юм байна. Би ч угаасаа тэрэнд авьяасгүй байсан. Гэтэ яг ганц хоёр сайлтмалтад иргэдэг байсан тэгээд. Тэгэл тэр үедээ дүрслэгт ороод нөгөө дүрслэгтээ юу нөгөө зурхтаас дургу болоод одоо бөөн каратал нэг л бөөн каратал болсон шүү дээ. Тэр нөгөө Джеки Чаны хамаг кинонуудыг үзэл. Тэр үед их дулаантай кино их мод байсан. Нөгөө нэг бүр орцсон нөгөө мөнгөөр гараад байсан тийм. Хөдөлн хэлийг мэдэхгүй байж бүгдийг үздэг гэсэн. их зүүнийг орс орчуулахтай тийм. Он сказал гэдэг. Тийм. Хамраа чимэгцсэн үү тийм. Жонклод бодов гэдэг. Тэр зү. Тийм. Тэгээд анх ингээд хөгжим рүү бол яаж орсон байг вэ? Нөгөө тэгээд явж байгаа л нэг худлаа үнэн дуулаад бид нар нэг каратад байхад нэг нөгөө тэд нэг задааны юунд нэг хэдэн хүүхдүүд хоорондоо нийлж дуулж болж байгаа л тэгэл нэгнийхэн дүүтэй нийлээл тэгэл нөгөө гитар метартаа зүгээр нөгөө орцсонд бүр подоол ингээл дуулдаг ус тэр зүгээр л нөгөө жинхэнэ хобби байсан. Хөгжим бол жинхэнэ хобби байсан. Тэгээд тэгж байгаа л нэг удаа нэг одоо энэ манай энэ хөрөнгөний биржийн Алтагийн ээж нь Сараагч одоо энэ манай долгио ах мах нэг англи дууны уралдаан гэдэг шоу зохион байгуулсан. Нэг зохион байгуулсан. Тэгсэн. Чи санаж байна. Тэрнийх нэг эхний жилд нь Sweet Emotion-ийнхэн одоогийн Sweet Emotion. Тэс нөгөө нэг яа авана гэдэг нөгөө юу Spice Girls-ийн дуулаад нэгт нь ороод хоёрдугаар жилд нь тэр нь хэдүүлээ орч юм орч. Ямар ч бөмбөр юу ч байхгүй. Тэгэл зүгээр тэнд нэг ороод тэгэл бид нар чинь нэг хэвчээ амар л рок залуу хүн тэгдэж шүү дээ. Одоо бол яах гэж тэгжсэн бөм. Тэгэл төмөр шиг холоотой хүн байгаас гэсэн тэнд энэ ч тэр нь олдоогүй. Тэгэл жангонснараа би тэгэл нэг мэдсэн чинь нөгөө орголсон хэн нэгэн дуулах болно шүү дээ. Тэгэл дуул нэг англи дуу сураад ямар дуу дуулсан? Radiohead-ийн нөгөө High and Dry. Тийм. High and Dry дараа. Тэрэн дээр ч төмөр олоо хэрэггүй бах уу. Тийм ээ тийм. Тэгэл араа тэр хоёр яг тэр жилд хоёр дахь жилд бид нар төрүүлсэн. Тэгэл яг нэгэнд нэг юм төрүүлсэн нэг хамтлаг шиг юм болцсон болохоор одоо жах хөхт чи бас нэг баар маар тоглож мөнгө олмоор шүү дээ. Тэгэл явцсан. Тэгэл юм байна. Тэгэл явцсан. Тэгэл нэг дуу гаргаа гэл ингээл. Буйнаа гээд манай буйнаас чи бас маш их хамт олон сэлгсэн, маш их хамтлаг сэлгсэн дуу уран бүтээлчдийн нэг байх шүү. Тэгэх байх л та одоо. Миний үеийн Black and White, Шараарэг хамтлаг байна. За тэгээд золбоод хоёрч Ocean тэр ч яг зүгээр угаасаа нөгөө Black and White хоёр ч хамтал байсан юм чинь. Тийм. Одоо манай холонгийн тоглолт болох гэж байгаа шүү дээ. 11 сарын 16-нд. Тэгэд анх би чинь Night-ыг байгуулж байгаа Night-аас би болцсон байхгүй. Тэгээ болоод нэг Австрали явж ирээд энэ ганцаараа тоглоё гэдэг. Тэгсэн одоо энэ юунд Silk Road ресторан. Тэгсэн чи Silk Road-ийн одоо инхэн чилүү хин чилээ. Энд манад энэ холонгийн дуучин дуулж ш. Та хоёр хамтраад дуулчих гээд. Тэгээ бит хоёр хамтар дуулж байгаа хгүй холон бит хоёр. Тэгсэн залбаа нөгөө чи нэг хамтлаг юм чи над нөгөө холон дээр ирдэг. Тэгээ бид гурав чинь ажиллаа тэгээд гуруулаад холон бит хоёр дуулчаал дараа нь яхад нөгөө хоёр чинь нөгөө юу руугаа явна шүү дээ. Нөгөө River Sounds руу явахаар нь араас нь дагаж яваал. Тэгэл тэгсээр аваад хин нэг нь ажиллаа таслангууд би дуулаад тэгэл Black Knight орчих. Орлон төгөлөгч болоод. Тэг ханаалтай нийт. Black and White чи яг л нэрээ хуйгаах, пүүжаах, болдаах тий. Болдаах. Энэ манайхаар ороогүй бас гитарч чи юм лээ. Жандал тий. Тэгээд залбаа бөмбөрчин байсан. Тэгээд гитарч нь манай Атхаа. Тий баяр. Одоо ч 16-ны холонгийн тоглолтын дээр Атхаа тоглож байгаа шүү дээ.
гоё гитарч шүү тий. Мундаг гитарч байлгах байна. Аимшигтэй. Тэр сайхан хүмүүстэй тэгэл өстө золоор нийлсэндээ. Тэгэл одоо River Sounds тоглож яадаг байсан шүү дээ. тэгэл нөгөө хөгжмийн аккорд яавал гоё байх хэвээр юм нөгөө Монгол доонууд яагаад юм гоё аккордоор тоглож болдгийг гэдэг чи одоо пүүж яхаа хажууд тэр хүмүүсийн хажууд л өссөн сурлаа шүү дээ. Тэгвэл өстө дээд сургуулаас өөрцгөл өө өстө тэгсэн. Шараа хэрэг яг хуу тэгээд ер нь яг хуу тэгээ бид нар чинь баг black and white бид нар чинь би ороод бараг 10 жил бараг худалч хүнд болсон гэхэр чинь. Тэрний урталт нь одоо манай ах ч одоо тэгэл пүүж яах ч одоо хотын бүтээгч нааран одоо сараач тоглож исэн. Тэгэл юу сэрчмаа хуулан одоо манай ээлж дэги одоо хийл одоо зөнтэй олон хүмүүс одоо манай Чингис шүү дээ. Тэр сайхны Чингис уянга ихнэр нь ингээл олон хүн манай хамт л байж байна. Орж гарч ирсэн. Орж гарч дуулж яжсан. Тэгэл сүүлд хэд одоо ерний олон хүнд болсон. Та ер нь олон одоо болсон та тий. Одоо тэгээд Black and White тоглолт юм уу? Одоо л яаж байх вэ? Тэгээд хэднээс тоглохгүй гоё тий. Одоо л тоглохгүй байгаа. Одоо тэгээд яг та пүүж ах манаас тэгээд ер нь сүултээ тэр одоо хитрхи олон жил тоглоод одоо бүр залхсан л байна. Ядарч л та бас. Одоо чи ямар нас найчгүй. Гэхдээ би ч яг тэр үед бол яг Black and White-ээс гарааг байхад анхны над руу яагаад ингээ манай шар харгийн ингээд яачлаа. Шар харгийн байсан юм а тэгэхэд бас хоёулаа хамт юу нийлээ тоглоё гэсэн байхгүй. Хоёулаа хамт нийлээ тоглоё гэдэг. Тэгэд бид хоёр зүгээр шар хариг тоглолтгоороо тоглоод нэг өдөр одоо бас мөнгө хэрэгтэй гэж анхны бид хоёр нийлж тоглоод тэгээд би бас Black and White-ээр тоглолтог байсан чи нэг одоо тэр юу ч болсон тэр дотоод аслаад чинь яаж мэдэх ямар ч байсан шар хариг тартсан байхгүй. Тэгээ манай Black and White жоохон тиймэрхүү болсон чинь би тэгэнгუут нөгөө Black and White чинь залбаа бөмбөр цогоо манай цогоо жандлаас ч хойш цогоо тоглолтог байсан шүү дээ. Үгүй ер нь тэр хоёр чинь зөндөл ээлж тоглож байсан. Тэгээд цогоо тоглолтог байсан тэгэнгуут нөгөө хоёрыг авчираад шар хариг болчихгүй. Тэгээ ер нь бол уулна шар хариг гэж хамтлагт би орсон юм уу үгүй бол манай хамтлагт ганхуу орж дөрөвдөх нь болсон юм. Бас асуу. Ямар ч байсан нэр нь бол шар харигаар явсан тийм. Зөв. Хөөрхөн хамтлаг шүү дээ. Энэ гоё уран бүтээл хийсэн. Бид тэгээд cover-ууд бол их хийсэн. Тий. Ажгүй. За дуу хуур бол ярина хоёлаа. Эргэж ярина. Би нэг бас их сонирхолтой. Сүүлийн үед энэ зунаас хойш чиний ингээл хөдөө бас мэрсээр явах юм аа чи тэгэл авсан зургуудыг чин постыг харахаар гол нуур ус их авах юм. Тий. Тэгээд гаргасан үзэсгэлэн маань одоо 2020 би даасан үзэсгэлэн маань болохоор ус гэдэг нэртэй. Тий ус бол урж жилийнх. Нөгөө чиний нөгөө 2 жилийн өмнө чинь бол хаврын өөр гэдэг нэр. Хаврын өөр. Усыг би онцлох гээд яагаад ус юм бэ? Ус нь тийм дуртай юм уу? Яа. Усан дуртай. Би ер нь усан ухаржилттай хүн. Тэгээд ер нь л ус харахаар л одоо нэг хүнд үзүүлсэн чинь одоо их л уснаас их энерги авдаг л юм гэсэн шүү дээ. Тэгээд одоо яалтчих хот юм баг. Ер нь одоо далаач нөө би чинь бүр сүлд сэлд сурсан. Гэтэл ерөөсөө хинч заагаагүй өөрөө сурч байсан. Тэгээд хүн хараад сурч байсан. Тэгээд одоо энэ тэнд далаа ус харагдвал ер нь давхид орж шүү. Өөрийнхөө ертөнцийн хэцүү юм шиг л дээ. Тийм, ерөөсөө тэгэл одоо хүмүүс нөгөө хөө ийшээс доорж болохгүй чинь хөлгөө нуур юм уу гэх юм нүхэн гэж. Живэн нүхэн гэлээ зүгээр найз нөхгүй. Дандаа тэгэж хэлдэг байхгүй. Үгүй чи болохгүй гэх. Үгүй болно. Тэгэл намайг хэд сэлцсний дараа нөгөөдөл чинь намайг дагаж ороод тэгээд бүгдээрээ жаргадаг. Тэгээ тийм болохоор тэгэл одоо ер нь хэн усанд дургүй хүн гэж юм байх юм. Үгүй яг хөө монголчууд ерөнхийдөө би зүгээр тэгж боддог. Монгол хүмүүс ер нь уснаас жоохон жирхдэг. Магадгүй бах түрүү ярьлаа нөгөө далаад гарцгүй учраас те бид нар чинь нөгөө ингээл бич дээр очиод
шаарал барайл шилээд идэггүй. Тийм. Бага нэг хэдэн нуураа тойрч гівтж байгаа л ер нь тийм л усын юунаас их зээрэлдэг их айдэн шүү дээ монголчууд. Одоо бол мэдээж цаг өөр болсон. Цаг өөр болсон. Тийм. Одоо ингээд залуучууд бас гоё загасчлалын гоё төрлүүдээ хөгжүүлж байна. Гоё байгаль нуураа. Би бол тийм загасчлах магаслах ангийн юмд бол үнэн хоббиг одоо бүр огтны хамраас цус гаргаж чадахгүй. Юм тийм цус хараад тиймэрхүү юмд бол ер нь дурггүй. Тэр одоо ус ихээр л лав загасчил бол минийх биш. Тэр яг бэлтцэн далаа хоолнд бол дуртай. Өөрийн гараар нядлаагүй л өөрийн гараар нядлаагүй бол би тийг санагдаад байдаг. Монголчууд жоохон тийм усын юм үнэс жоохон цээрлээд бас. Яагаад вэ? Тийм. Ер нь тэгээд ямар нэгэн айдастай юмд нүүрт бол одоо яагаад хүмүүс ууланд авираад байна тийм ер нь хүмүүс тэгдэг үстэй энэ уулч өөх гэж авираад байгаа юм уу хаашаа. Үгүй шүү дээ. Үгүй шүү дээ тэр чинь. Тэгтэл одоо зүгээр юугаар наваад үзэх юм бол хичнээн ховн одоо ууландаа өнгөрдөг юм бас сонин тоогаа тийшдэг бас юм л дээ. Ер нь эрсдэлгүй юм гэж байхгүй шүү дээ. Ер нь байна уу, уул нь байна уу? Газар дээр чинь бүдрэл нал өгсөн хүмүүс зөндөлж яг үнэ тийм. Эрсдэлгүй юм байдаг. Тийм болохоор ус бол яг нэг юм байдаг. Хүн хөвөөд эхлээс сурчвал нэг хөвөөс сурцсан инстинкт ахиж хизээч арилдаггүй тийм юм байт юм л. Одоо ямар нэгэн хүн сэлд сураагүй бол шууд шулуу шиг живэн шүү дээ тийм. Одоо тэр дээшээ гарч ирч чадахгүй шүү дээ. Нэг хөвөөс сурцсан, хөвөөс сурцсан бол 10 жил осонц ороогүй байсан ч дараа нь ахаад ороход хүн инстинкт нь байж дээ. Нөгөө нь ажиллаад матар ажиллаад нэг сурцсан бол ажиллаж байдаг. нөгөө тийм юм бэл. Тэгэхээр ер нь бол хүн одоо хүүхдүүдтэй ч гэсэн тэгэл сэлд сурах хэрэгтэй. Сэлд сурах тэр заавалж. Амьдралд юу тохиолдож байна? Сэлэн хөвөн одоо яадаг чинь одоо тэр спортын мастер болох шаардлагагүй шүү дээ. Ямар ширэггүй. Зүгээр л амиа аварчих тийм хэцүү ситуацаас гарчих л тийм нөхцөл тий. Яг тэр хөвөөс сурчих юм бол тэрний цаана аз жаргал байна. Тэр нь юус амиа аврах тохой биш. Аз жаргал цаана зүгээр л 100% аз жаргал байгаа байхгүй. Тэнд ерөөсө тэр амиа аврах тухай хинч бодохгүй зүгээр л жаргал байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг л тэгээ усыг зурх юу нь гоё. Усыг зурх ойлгомжтой л да. Одоо энэ бүх дэлхий чинь юм одоо нэг том энерги байгаа шүү дээ. Одоо бид нар болохоор нэг хүний сүнс гараал би өөрөө нэг амьд энерги би өхөнгүүт нэг сүнс гараал гэл нэг юм Google-тэй киноч нэг юм цагаан юм гараал ингэж яваад ингээл юм дандаа нэг Google-тэй кино шиг юм боддог шүү дээ. Чинь тэр чигээрээ зүгээр л энерги байгаа зү. Тэр чигээрээ энэ уул ус энергитэй юм бол энэ дотор хамгийн одоо тэгээд бүх одоо дэлхийн одоо бүх талбайн 3.2% нь ус үсттэй. Тэгээд далаа гэдэг бол хамгийн энергитэй газар юм шүү дээ. Бид нар их газар дээр амьдрал их л том газар амьдраад байгаа юм шиг боловч үнний хэрэг дээр усны амьд чинь бидрээс том газар ертөнцид амьдарч байгаа шүү дээ. Тийм болохоор тэр энергийг зорно гэдэг бол тэгэл тэр ус гэдэг бол нөгөө бүх өнгийг тоосгоно, ойлгоно. Могоо зорчих юм бол тэр чинь ерөөсөө ус биш харагдах байхгүй. Тэр нь амьттай юм чинь. Тэгэхээр ус зорно гэдэг бол өстой. Би бол одоо хүүхдлэл ус зорох байх гэж бодож байгаа шүү дээ. Би бас загсанд ингээд сүүлийн 20 гаруй жил ингээд загсанд явж байна. Тэгэл яг чиний хэлснээр санаанд сая орж ирж байна л да ингээд. Тэнгэр байгаль ямар болж хувирна, ус дагж хувирдаг тий яг тэр шиг усны мандал дээр ингээд орой тэр нар жаргах үеэр улаарцсан тэнгэр ингээд тусахад хичнээн гоё харагддаг. За бүрхэг өдөр ингээд лаадар бороо орсон ч гэл усны мандал ямар болж хувирдаг вүлээ тий ингээд. Яг л толь шиг гоё л да. Би бас усанд дуртай. Загасчин хүн нөгөө зураач хүн хоёр бол их өөрөө харагдаж байгаа. Би бол одоо жишээлбэл усны талиа мандлыг харж байгаа. Тэн дээр өнгө харагд. Та нар ч бол ингээд тийм бүр чон шиг нүдтэй тэр толио тэр гялтхан жахад дотор нь байгаа загсыг ингэж хардаг тийм бүр энд байна гэдэг тийм үлээ. Тэг бүр юу хаана харагдаад байгаа юм би бүр харагдав л да. Үгүй харин тэрийг бол би бүр яагаад ч ойлгохгүй. Би энэ
Эдгээр харагдаад байж тээ харалтаа юу яриад байгаа юм. Тэгэхээр тэр одоо тэр хүний мэрэгжил гэдэг бол өөрлөлтөө тийм. Саяхан нэг хөдөө яваад ирлээ л дээ ажиллаараа. Хаашаа? Намар явлаа. Үгүй чи? Тэгсэн. Намар явлаа. Тэгсэн. Намрын өнгө гоё вэ нөө? Янзын гоё. Намар сая 2 удаа. Үгүй ер нь бол 3-4 удаа явсан л та. Би нэг уурхад ажиллаж байгаа. Сүхбаатарын Эрдэнэ цагаан сумдад Ирээн талхан уурхаа гэдэг тэнд ажил орсон байгаа. Тэгээд уурхаараа 2 удаа явсан. Дараа нэгийн гол руу 1 удаа явсан. Тэгээд 1 удаа сая бүр тэр хөвсгөлийн цагаан нур сум. Одоо нэг цагаан загастай цагаан нур сумын тэр цааталт тэнгис шишгтийн бэлчээр гэдэг. Тэр загасч хүний бол мөрөөл юм шиг байгаа. Үр домог тасархаа байгальтай янзын сайхан газар. Өнгө одоо тэр яриад юу хаа одоо тэр нөгөө одоо тэгэл ингээд Монголын Швейцар ингээд байдаг шүү дээ. Тэгээ би бол нөгөө хүмүүст хэлээдсэн байхгүй. Би энэ Монголын Швейцарсаад ах юу гэсэн би одоо хэдүүлээ Швейцарт очичаал энэ үеийн зүгээр л Швейцарын Монгол биш үү гэж ярих юм биш үү? яг Монгол биш үү? Тийм, Швейцарын цагаан шишгэд л биш үү? Гэж л ярих юм биш үү? Тийм шүү дээ. Яг үнэ. Чин заавал хөвсгөл нь Монголын Швейцар байгаа дах тийм. Тэр Швейцарын нэг газар Монголын Швейцар байх хэрэгтэй үст тийм. Тэгээд одоогийн хөдөө явахдаа нэг бол этюд нэг Мальберти дээр аваад явах уу тийм будам. Үгүй. Одоо хөдөө явахдаа би ч мал ямар одоо дандаа л нөгөө дуу хоорын ажил хийж явж байгаа болохоор одоо заавал тий одоо би ажиллаа хийж тэгээл хажуугаар нь зугаацсан тань гэж байхгүй. Ихэнхдээ фото аваад маш сайн аваад одоо гар утастайгаа яагаад тэгэл ярээ сайхан зурж байна. Гэтэ нэг хэн нэгэн хүний фото хараад зурах ч юм уу. Үгүй бол чи өөрөө яг нэг тэн дотор нь амьсгалаад хараад фото авсан хоёр шаал өөр. Нөгөө энэ дотор суудсан байгаа шүү. Тэр үнээр тэр ямар мэдрэмж яаж харагдчихлаа. Яаж ч одоо фото аппаратаар аваад хүний нүцийг харахгүй шүү дээ. Одоо жам шиг загасч хүн бол тэр мэдрэмжийг бол одоо нэг зурцсан зургаас бол чи тэр мэдрэмжийг бүтэн авч чадахгүй шүү дээ. Яг л өөрөө л очиж ижил. Тэр чинь нөгөө бас дуу хөгжмөн дээр бас гардыг шүү дээ. Ингээл нэг газар сууж байгаа нэг л гинт нэг эхний тактууд нь явал нөгөө дуу чи тэгэл тэр дууг чинь дагаад тэр дуутай холбоотой бүх дурсамжууд цаг хэл дагаад ороод ирдэг шүү дээ. Яг үнэ. Бүр үнэр нь хүртэл орж ирдэг. Үнэр нь хүртэл орж ирдэг. Ялангуяа голын үнэр бол гайхамшигтай. Монголын голын үнэр, Монголын цэнгийг усны загсны үнэр шал өөр тий. Дуу хөгжим уран зураг хоёр хэр хоршдог вэ? Дуу хөгжим уран зураг хоёр уу? Хоршлого яах вэ? Одоо юу гэдэгчлээ нөгөө уран зураг бол нүдээр харах яруу найр гэдэг бол үгээр илэрхийлэх уран зураг юм. Яг л тэрэн шиг л урлаг гэдэг нэг юм том юмд орчиж байгаа. Тэгэхээр урлаг гэдэг зөв миний ойлгож байгаагаар бол нөгөө нэг ямар нэгэн буруудах юм байхгүй хүн төрөлхтний хийсэн юм агуу юм байгаа байхгүй. Одоо нэг хин нэгэн хүн нэг дээр нэг салгалсан юмлаг чулуунуудтай нэг зэвсэг ингэж хурцлж мурцлаа тэрүүгээрээ арьс марс ягаал ингээд ямар нэгэн шин юм хүмүүс хийсээр байгаа л тэгэл одоо энэ тэр болгон ч нөгөө ингээд хүний хөгжлийг бүр ингээд багаар ягаал нэг байшин барихтаа хүртэл нэг юм урцорчсэн болоо энийг ийм гоё болгох чинь гээл хэлбэрийн өөрчилчихийгээл бүр энэ ямар тэнийг юм хийжсэн гэхдээ тэр нь ингээд ямар нэгэн хүний тэр саваагүй тэр юунаас урал гэдэг чирсэн бүрээс хязгааргүй юм сони юмнаас чи ингээд бүх одоо тэгэхгүй бол энэ танхим энэ шил энэ одоо глаз энэ одоо бүх юм одоо энэ өмсөж байгаа хувцас энэ өнгө хаанаас гарахгүй байхгүй. Тэгэхээр тэр урлаг гэдэг юмны тэр нөгөө нэг юм их чөлөөтэй байдал хязгааргүй. Тий одоо жишээлбэл зарим хүмүүс айгүй амархан юм дээр ингээд юм хориг тавих юмнууд хийгээд байгаа байхгүй. Энэ ямар тэнэг хувцас
энэ мод одоо ийм тэнэг хувцас байгаа гэхдээ ялдгийн. Энийг яаж өмсөх юм гээд өмсгөл бодоод байгаа байхгүй. Тэгэл дээр үед бас нэг нөхөр нэг өмд хийдсэн байсан чинь энэ ямар тэнэг юм хийдсэн юм бэ л гэж бодож ирсэн баг та. Одоо бүгдээрээ өмсөж байгаа. Бүгдээрээ өмсөл. Бүгдээрээ Тэр тренд болол явж байгаа. Тэгээ өмдгөө бол яаж бидний амьдрал байх. Тэгэхээр тэр нөгөө орлогын үнэ тэр хязгааргүй сэтгэхүг эхлээд ойлгох хэрэгтэй юм шиг. Тийм болохоор тэр нөгөө дуу хөгжмөн дээрч ялангуяа дуу хөгжим бол бүр 100 абстракт байхгүй. Нүдээр харж нэг ийм шүүмжлэх юм баг. Одоо үг шиг ингээд энэ үг чинь буруу байна гэдэг юм одоо миний сайхан хайрах нэг буруу хэлчлээ ч гэдэг юм уу. Тийм хөгжмөндөр одоо буруу илэрхийлээд аян илэрхийлчлээ гэдэг нь илүү абстракт болохоор илүү бас их гоё. Тийм болохоор нөгөө хүмүүс хүүхдүүдэд одоо юу гэдэг лээ хөгжим сургаа гэдэг байгаа чинь тэр байгаа. Тэр чинь хүний тэр нөгөө сэтгүүг хөгжүүлдэг хамгийн том орлого юм тэр нь. Зураг бол яалтч байхгүй хүний харах юм болохоор яалтч байхгүй одоо чи нүдтэй юм бол одоо энэ өрчүүд ивлийн ороонд бас саяхнаас илслээ шүү дээ. тэгсэн нэг жил арай хүрээгүй юм шүү дээ. Тэр чи одоо яаж ингэж завч үзэсгэлэн бие даас үзэсгэлэн тэтүүдэ гарах хэрэгтэй тийм норматив байт юм. байдг юм байлээ. За. Тий яг 2 удаа бие даас үзэсгэлэн гаргасан байх хэрэгтэй. Тэгээд уран бүтээлийнхаа юунуудыг тэгээд тийм нөгөө юм тэгэхгүй бол одоо зүгээр л би очиод орчууд ивлийн хороонд ивлийн хороо гэдэг дээр ирэхээр нэрээр нэрлээд орчууд ивлд хэлсэн гэж байхгүй юм байлээ. Заавч тэнд дийлсэх ёстой юм уу? Үгүй ээ. Заавал талантууд зөндөө байна шүү дээ ингээд. Тийм л дээ. Одоо шинэ үеийн залуучууд хичнээн гайхамшигтай аяслаг тий. Тийм тэгээд одоо наач нь одоо нэг иймэрхүү юм шиг сонсож байгаа байхгүй. Одоо заавал хэлэх огт алба байхгүй. За. Тэгтээ одоо элсгүй байлаа гэдэг үгээс юу ч өөрчлөгдөхгүй. Тэгтээ нэг Монголын иргэн болоод Монгол улсын явахад заавал Монголын иргэн байх ч албагүй. Ер нь гадаадын иргэн болж хүн бас явж болно шүү дээ. Тэгтээ нэг Монгол улсад байгаа нэг юм одоо өв зэцэс олон жил ингээд яасан Монгол цустай хүн чинь бас энэ үедээ нэг төмний нэг болж яваад тань ч гоё шүү дээ. Тий. Зүгээр тэгж л бодож. Яг уу энэ бол зөвхөн миний санаач биш л дээ. Сая өмнөх дугаар дээр Цогтайх оролцсон шав зураач тэгээд Цогтайх бас нэг юм сонин гипотез дэвшүүлсэн байхгүй. Энэ юу. Одоо энэ ингээд төрөн гарсан юм гайхамшигтай олон уран бүтээлчд зураачийг л ярьж байна. За хөгжмийн ертөнцийн ч гэсэн зөндөө байна. Сургууль соёлын төгсөөгөө мөртлөө байгалийн өгдгүүнээрээ гайхамшигтай явцсан хүмүүс байна шүү дээ. Энэ хүмүүс одоо магадгүй цаг зав санхүүгээс бол ч юм сургууль соёл ингээд сурч чадахгүй. Тэгэхдээ хийж байгаа юм нь болохоор яг про. Тэгэл заавалчгүй ингээд энэ хүлээн зөвшөөрөгдөх юм уу шаардлагагүй шүү дээ л гэсэн санаа л байсан л да зүгээр. Тэг яг нөгөө төрөний хэлдэг урлагийн яг мөн чанар энэ байхгүй. Нэг юм нь болохоор урлагийг хэн нэгэн эзэмшдэггүй байхгүй. Өмчлөхгүй. Тий одоо жишээл би зураг зурж ивэл нэг хэн нэгэн Монголын одоо жишээл ардын зураач нар нэгт нь хоёрт нь юу гэхэд одоо нэг юм засгийн газрын ерөнхийлөгчийн дээр дараа ерөнхий сайд нь юу лээ гэх нэг юм их хурлын гишүүд нэг юм тэгээд тэрний дараа нэг юуны дарга марга гэдэг ингээд тэр чинь нэг ранкаар явцдаг шүү дээ. Тий. Урлагт төрөхөөс нэг тийм огт байхгүй. Нөгөө тэр заавал проч байх албагүй. Одоо профешнл байх албагүй. Ерөөсөө бүр хорвоо дэлхийгээр нөгөө дандаа тэр өөрийнхөө дураар хийсэн хүм болгоно шинэм хийцэн. Одоо тэр радио хайдын гитарч юм байна шүү дээ. Тэр чинь бүр нэг ажигтай юм тоглоод тэр нь тэгээд өөрийнх нь стил болоод болчихж байгаа. Одоо Ван Гог байна тий. Тэгэл одоо дэлхийгээр одоо нэг зураг нь $120 сая ч юм уу. Тийм л үнэтэй байгаа шүү дээ. Тэгээд одоо дуу дуулж сурна гэдэг бол нөгөө түрүүн чинь нөгөө усан сэлэхэд заавал юутай байх хэрэггүй. Усан сэлд сурах нь чухал гэдэг шиг. Нөгөө ад жаргалан цаанаа байгаа гэдэг шиг
дуу хөгжимд сураал гэхлэнгууд зүгээр дөрвөн аккорд сурсан ч гэсэн тэр хүн дуу зохиогоод иж болтгоо. Өөртөө л дуу зохиогоод өөртөө л амьдрал аз жаргал нь ингээл шууд гараад ирдэг. Яг үнэ. Тийм болохоор тэр бол тэр орчуудын үеийн хорооны гишүүн гэдэг зүгээр миний л сонголт болохоос шүү. Тэр бол нөгөө давчгүй. Одоо тэр ястаа тэр огт хамаагүй. Бүр одоо хэн нэгэн хүн чамд заах ч ямар ч хэрэг байхгүй. Уулна. Яг хоо заах юм байна л та. Мэдээж эн чинь энэ олон жил ийм хэм хөгжсөн юм чинь байлгүй яг зүгээр. Гэхдээ заавал гэсэн юм байхгүй. За их гоё сэдв ойлоо хүндлээ. Энийг хоёлоо ерөнхийдөө бас цаг маань ч бас жоохон давч байна. Би нэг заавч асуух ёстой зүйл байсан юм аа. За тэрийгээ бас асууя гэж бодоод. Буйна гэдэг хүн одоо ингээд хөгжимчин, дуучин ингээд продюсер талаасаа ингээд маш их уран бүтээлчтэй хамтарсан. За түрүүнд дурдсан хоёлаа Black and White ингээд бараг л бүгд орж гарсан. Одоо хизээ өөрийнхөө юм хийх вэ? Чи бас одоо нэрийг 50 гарчлаа. Хизээ өөрийнхөө юм хийх үү? Хизээ өөрийн тоглолт одоо өөрийн гэсэн гоё альбом. Үгүй Яг би ингэж ч одоо 2-3 альбом хийсэн хүн шүү дээ. Тэгээд одоо ч надад тэгтээ жоохон пауз авсан. Тэгээд тэр нөгөө коронавиг хоёр бас нэг 14 дуутай альбом хий гэж байгаа. Тэгээд за тэр үед одоо нам агч дэмждэгч одоо ийм царай мотой хөгшин үнийг дэмждэгч хүн алга за тэгээд ерөнхийдөө тэгээд онтарсан. Гэтэ одоо яг дуу л хийгээл байгаа. Өөрийнхөө гэдэг нь заавал өөр ингэдэг чинь заавал дуу хийх хэрэгтэй ч юм уу нэг юу шүү дээ. Одоо найз нэг зургийн үзлэн гаргах гээд тэрнээс хойш ингээд яагаад байгаа. Одоо дандаа энэ үдсэн харсан одоо энэ жил явж үдсэн сайхан нуурууд одоо хөвсгөл тэр сайхан гол бойрноор гэл зураад ингээл одоо гэртээ амхандаа зураал энэ одоо тэрийгээ тэгээд үзэсгэнд гараад үзэсгэнд ирж хүн үзвэл үзэхээс одоо тэгээд өөр одоо би яаж ингээл би юм хийгээд байгаа гэлтэй юм шүү дээ тийм. Бас нэг юм хийж байгаа нь 25 дугаар сүүгийн Алтан ах надад нэг телевизийн шоу хийх нэг тийм юу өгсөн байна. Нэг санал тавиад одоо нэг тэр нэг сарын 1-ээс эхэлж гарах тийм шоу. Тийм тэгээд одоо тэрнийхээ дууг хийх гэл 2 дууг нь хийх гэдэг. Тэр нь дуу хөгжимтэй холбоотой юм уу? Дуу хөгжимтэй холбоотой. Тэгэхгүй бол одоо ер нь нөгөө чи түрүү анх эхлэхдээ л хэлсэн юм шүү дээ. Энэ хүн зураг зурдаг, дуу дуулдаг, хөгжим тоглодог. Энэ би бол жоохон би өөр угаасаа юм хийж чадахгүй шүү дээ чи. Би энэ тэгээд байгаа. За ингээд уран зураг нэлээд төлхөө ингээд сүүл үед яваад байна. Дууга тоглолтоо гоё хийгээч, шинэ альбом гаргаач тий. Ингээд тэр аминдал тийг хүсэж байгаа. Одоо тэгэл холонгийн тоглолтод оролцсон. Хараа нь болоож ахыхаа тоглолтыг гадагшаа явахаас нь тэр нь явахгүй бол болоож ахыхаа тоглолтод оролцсон гээл. Тэгэл одоо тэг ингээл амар өөрийн бие даасан гэсэн тоглолт хийн тэр гэхээр одоо нэг юм заримдаа жоохон тийм юм жоохон сонирхолтой болох. Тэгэхээр өөрийнхөө сонирхолтой юм хийвэл дээ. За зүгэж одоо тань л та. Чи ч гэсэн одоо энэ подкастыг одоо яг л өөрийнхөө 100% сонирхлоор хийж байгаа. Тэгээ одоо чамд мөнгө төгрөг одоо нэг копи улаанзаас хүн байхгүй шүү. Тэр яагаад чи энийг хийн? Дуртаад л. Тий. Чи зүгээр одоо хуучин тим хийж одоо тэрийг ахаад автаад нэг юм яагаад гэхээр үгүй л байгаа байхгүй. Тийм ээ. Тий яг тэрнтэй адил. Амар ч тэгвэл тэр онгод нь гэхдээ тэр гоё хиймэр нь мөдгөн орж ирээсэ гэж залбирал ерөөй Батар шиг. Тэгээд буйнаг ингээд хараад хахад бас одоо ингээд түрүүн хоёлоо ч гэсэн ингээд тамхины өрөөнд дээрсэн. Нэг тийм сошиал ингээд донслогоо ховж ингээд шар мэдээнд автдаггүй шиг санагддээ штэ. Ер нь хэр энэ нийгмийн асуудалд реакц өгдөг вэ? Үгүй одоо хүн лимчин ингээл тэнэгдэхээр л уур хүрээл явах юм ба штэ. Одоо нэг заавал л одоо нэг шин юм хийчихээр л ерөөсөө юу гээл ингээл тэгэл нэг юм одоо ямар шин юм байхгүй тэгэл нөгөө маллаа ингээл явчих юм бол ямар юм шиг л одоо хамгийн гол нь
Энэ минь одоо чи бит хоёр яриад чи яах юм бэлээ гэж бодох юм бэ? Яриад ч одоо тэгээд одоо яа. Чи бид хоёргоо тэнд хангалттай хүмүүс яриа. Хангалттай хүмүүс ярьж байгаа. Тэр нь тэгээд яриад ч юм уу нэмэрэг байхгүй. Энэ одоо дайнд жингүү байгаад ч одоо тэр үнэ. дайн нь болоод л одоо тэгэл ямар хүний хүслэр болох шүү дээ. Тэгэхээр одоо тэгэл өстөө зүгээр өмнөх юм хийгээл яг үнэ. өмнөх юм л айтайхан шиг хийгээл сэтгэлээсээ хандаал. Сэтгэлээсээ хандаал амьдрах. бүр зураг илүү сайхан болгочихсан гэл. Тэгэл тэндээ хамаг цагаа зарцуулаад яри явахтай нөгөө бас усан дуртай болохоор хаяа галт тус мус уугаалаа бодлоо ярьсан. Яг галт тус бол бас л амьдралд байх ёстой зүйлүүд юм л дээ. Өө шүү дээ намайг rare sounds тахад хоёрын ахын чинь л зүгээр л миний хөө хоёрын ахын тэгээд тэгж ярьдаг шүү. Тий. Ийм сайхан эдэг чинь бид нар л өөрсдөө тэнийг болохоос ш энэ чинь дэлхийн хүн төрөлхтөндээс хамгийн сайхан юм байхгүй юу? Яг л үнэн л байхгүй. Ерөөсөө тэгээд одоо тийм ах нараа чинь тэгээд бүгдийн заалгасан юм чинь дууг инж заалгасан нөгөө заалгасан одоо өөрөө л бүдэрчих гээд байгаа болохоос биш. Аливаа юм хэрэг хэмжээтэй л байх хэрэгтэй байхгүй. Харин тэрийгэл зураасаа л давж болохгүй. Тэгээд бусдаар бол бүх зүйл баланс нь барих юм бол хүн л юм чинь тийм шүү дээ. Хаяад автдаг л байхгүй. Тийм ээ. Тий хүн л юм чинь тэгэл алддаг л байхгүй. Эний цаанд бас нэг байдаг л байх л та. Байдаг л байхгүй юу тий. За ингээд харамсалтай цаг хугацаа юу вэ? Өө за. Тэгээ хоёлоо сум шиг өнгөрдөн шүү дээ. Нэг хоёр үг сольж итэл. Тийм байна. Өнөөдрийнхээ подкастыг өндөрлүүлье. За юуны өмнө бол урилгын минь хүлээж авсанд маш их баярлалаа. За тэгээд найзаа өөрсөнд баярлалаа. Тэгээд би нэг гоё ерөөлөөр хүсэлтээр одоо нэвтрүүлгээ өндөрлүүлье. Юу гэхээр эх жил 25 он гараад найзынхаа үжисгэлэн дээр уулзъя. За дараа нь бас магадгүй 25 онд багтаач юм уу найзынхаа тоглолтын дээр бас уулзъя гэсэн юм шүү. Ерөөл Батар шиг. За. За. Ерөөл Батар шиг. Маш их баярлалаа найзуудаа. Тэгээд бид хоёртай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Зөө болцсон уу? Зөө.